Сайн байцгаана уу? Энд байна. За та бүхэнд өнөөдөр амтлан гэлтгийа. Тэр өнөөдөр та бүхэнтэй би осол аваарын талаар ер нь ярилцъя гэж бодсон юм. За ямар ч осол аваарыг бол хинч мэдээж хүсэхгүй. Осол аваарт ороод байж гэж боддгоо. Тэгэхээр ер нь эхний ээлжинд таны бодолтын толгоонд осол аваартай холбоотой тийм бодлууд орж ирээл тэрийг та үргэлжлүүлж ургуулж бодоод ээж болохгүй. Одоо ч л осолд орчвол яах вэ гэх юм юу байх вэ бодлууд байх ч юусоо болохгүй. Мэдээж ослоовоос авараас хамгаалсан одоо судлахаа бүсийг бүслэгч гэх юм уу тий болгоомжтой явах хальтардаг газар хальтрахгүй гутал өмсөх харин даатгалтай байх зэрэг болгоомжлууд нь бол зөв зүйтэй зүйл. Харин толгойд чинь гинт ослын бодлууд орж ирээд байх юм бол та хөөж явах хэрэгтэй нэгдүгээрх нь. Хоёрдугаарт нь та өөрөө мэдгүй осолд ороод идэг. Эсвэл хөл гараа нэг нь цохоод идэг. Зөвхөн одоо чигчээ гураагаа цогтөг ч юм уу. Тэгээ эсвэл ясаа ингээд 2 3 удаа хуглаад ч юм. Ингээд байнгын осол аварт орох удамд аавч тэгдэг, өөрөө ч тэгдэг ч юм уу тийм байдалтай авах юм бол удмын хараалтай холбоотой тийм байна гэсэн. Тэрийг хөөх хэрэгтэй. Зарим хүмүүс тооддгүй. Юу сүртэй юм. Дандаа би энийг хуруугаа цогчт ингээд яваад идэг. Тэгэж болохгүй. Тэгэхээр тэрийг болохоор ямар ч байсан хөөх ёстой. Тэгэхээр ажиглаад хэрэг ингээд гэр орныхын чинь одоо жишээлхэд одоо манай гэрийнхэн болохоор өдөр хөлөө нэг 3 хуруугаа цохиод идэг хөлийнхаа чигчээ ураг. Би надаас бусна. Тэгээд нөхөр манай хүүхдүүд бас. Наад чинь хараалч тасалч юу сүртэй ээж угаасаа цогтлоо өдөрт 3 цогтлоо. Юу гэсэн үг юм энэхүү тэгэж болохгүй шүү дээ. Залбирч байсан. Тэгэхээр тэр тохиолдолд ер нь үнэхээр дудам дамжиж оржсэн хараалууд байвал эзэм тань ээж өөр харуулж өөр нэг юунаас болоод байгаа юм бэ? Ойлгуулж өрөө тэр бузар сүнстэй байгуулсан гэрээ хэлцээрээ зуцалж байна. Яг энэ цаг мөчид үнэхээр энэ хараалыг тасалж байна. Дахин осол аварт орохгүй байх болно гэх хөөхстой. Тэгэхээр та дуулал 121-аас бас уншиж болно. Ер нь бол ямар нэгэн хамгаалтын ишлүүдийг бас уншиж болно л доо тий. Миний тусамж тэнгэр ба газрыг бүтээсэн эзнээс ирдэг. Тэр чамайг хөл алдуулахгүй, тэр чамайг хамгаалагч тэрээр үргэлэхгүй. Харагдсан Израилийг хамгаалагч тэрээр үргэлэхчгүй унтахчгүй. Эзэн бол чамайг хамгаалагч. Эзэн бол чиний баруун гар талдаг чиний сүүдэр юм. Өдрөөр нарч чамайг наранч чамайг хорлохгүй, шөнөөр сарч өнөхгүй. Эзэн чамайг бүх хоргонолоос дахин сахин хамгаална. Тэр чиний сэтгэлийг сахин, эзэн чиний орох гарах бүрийг өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална. Тэгэхээр би бас Иесусийн нөгөө эзэж ясна хурахгүй байсан гэсэн ишлэлээр энийг эзэж яс хурахгүй осол аварт орохгүй гэж бас залбирдаг байгаа. Яг осол аварт орохгүйхээс илүү эзэн намайг сахин хамгаална гэж залбирх нь илүү дээр байх. Аль болох осол авартай холбоотой мэд бодоод иж бол. За тэгээд осол аварт орсон гэж бодъё л доо. Жишээлбэл манай хүүхдүүд машины осолд орж исэн. Хүн осолд орох үед маш их травматайзд буюу сэтгэл зүйн юм хүн дарамтанд ч юм уу цохилтонд орох аюултай байдаг. Осолд орсны дараа хүмүүс амар паниктэн цочролд орно. Дахин машин сууж чадахгүй ч юм уу тухайн нөгөө ослын газараар явж чадахгүй. Автобусанд сууж чадахгүй ч бол автобусны осолд орсон хүмүүс бол дахин автобусандаа суухдаа хэцүү. Машины осолд орсон хүн машиндаа сууж чадахгүй бараг сар 2 сар явна. Тэгэхээр тэгж удаан байлгаж бол. Осолд орсон хэрэг хин нэгэн байх юм бол шууд ариун сүсээр дүргэж өгөөч гэдэг уйлуулаад яриулаад яаж осолд орсныг яриулаад гэж юусоо болохгүй. Яг бол тэрийг ярих үедээ дахиад тэр өөрийнхөө тэр сэтгэлийн дарамтанд дахиад хоёр дахь орж байгаа адилхан бол. Тийм учраас зарим хүн осолд орсныгаа төсөөлж бодож гэдэг юм уу тэгэж юусоо болохгүй гэсэн. Тэгэхээр зарим мэдрэгчлүүлэлтэн дээр юусоо тэрийг дахин бодуулаад сануулад гэж болохгүй. Сануулангууд яг нөгөө сэтгэл зүйн чинь нөгөө тухайн үед болж ирсэнтэйгээ адилхан төвшөнд очдог. Тэрнтэй яг адилхан осолд орсон юм шиг мэдрэмж төрдөг баг. Тэрөөсөө тэгэж болохгүй. Харин ариун сүсээр дүргээд маш их тайвшруулаад тэнд байгаа ялангуяа осол аваас үлдсэн шархавдыг цэвэрлж байна. Тэнд санах хад үлдсэн бүх юмыг цэвэрлж байна. Осол аваас үлдсэн бие махбод сэтгэл санаа хохирлыг авч хийж байна, цэвэрлж байна залбирх ёстой. Зарим хүмүүс хэлдэг. Осолд орсон бол 20 30 жилийн дараа нөлөөлдөг байхгүй юу? Тэгээ гараад ирдэг байхгүй юу гэж ярьдаг. Тэгэхээр ямар нэгэн жижиг осол том сүлд нөлөөлөх бас аюултай учраас ер нь та урд нь осолд орж исэн бол бас цавилбарах ёстой. Цэвэрлэх ёстой. Хагалгаан, досол өнтер орж исэн бол эзэмний тэр хаалгаанаас үүдсэн янз бүрийн томтоос айдсууд эсвэл ослоос үүдсэн айдсуудыг одоо сэтгэл санаанаас авч өгөө цэвэрлэж өгөөч эзэм. Тэр трама сэтгэл санаанд үлдсэн тэр санахад үлдсэн бүх зүйлээс цэвэрлэж өгөөч гэж залбирх ёстой. Ялангуяа өр хүүхд чинь хайртай дотны хүмүүс чинь орж исэн бол цэвэрлээ залбираад яг үед энэ чөлөөлтийг үед заримдаа уйлдаг хүмүүс бие минь хачин болдог байгаа шүү чөлөөлөгддөг. Энээс үүдсэн эрт үхлийн сүнсийг хөөн зайлуулж гаргаж хийж гэн ослолтой холбоотой бүх юмыг цэвэрлж гин залбирх ёстой.
Тэгээд залбирах явдал чухал. Тэгээд тухайн хүнийг тайвшруулах, аль болох тэрээс сануулахгүйгээр зүгээр сүнсээр энийг чөлөөлчөө, цэвэрлэчээ, тэнд бие махбод үлдсэн байвал шарах сар байвал тэрийг цэвэрлэжээ гэж залбирах хэрэгтэй. Чөлөөлөх үед хүүхдүүд бол жишээлбэл манай хүүхдүүд бол жишээл ившээсэн, жоохон зарим нь уйлсан, бүр орилсон, хашгирч айсан тийм тохиолдол гардаг. Тэрээс гадна ослон авралтай холбоотой буруу ч юм уу буруу дурсамжууд үлдсэн байдаг. Намайг хамгийн сүлд татаж гаргасан гэдээ манай хүүхд орилоодсэн. Яг үндэ бол хамгийн түрүүнд авсан байдаг. Тэгэхэд хүртэл мэдэхгүй. Тэр осол аврал бол гинтийн зүйл. Тэгэхээр юунаас болсон бэ гэдгийг ер нь тэрийг шалгаж залбирах хэрэгтэй. Та буруу гимнүглээс болоод үг талга нээсэн үү? Эсвэл бурхан дуулуур байсан уу? Тэр бүх зүйлүүдэд залбирч хаалгах нь хааж цэвэрлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хинт хизээч осол даварт орсож би хүсэхгүй. Гэхдээ хүмүүс осол даварт ороод байдаг учраас би энэхүү подкастыг хийлээ. Тэгээд та бас өөрийгөө цэвэрлж залбираа. Тэгтэн тэр ослынхаа газар дээр очиороо ч гэдэг юм уу. Тэгээд ээж бас хамаагүй болохгүй. Харин тэр нь тэр их удаа байхгүй юм шиг осол болоогүй юм шиг сайхан болоо төсөөлөө дуусгах ч гэдэг юм уу те. Иесус тамтай хамт байсан хамгаалсан гэдэг залбираа дуусгах явдал маш чухал байгаа шүү. Тэгээд бурхан таныг цахин хамгаалах болтугай. Дэн цаг мөчид бас та бас болгоомжтой байгаарай гэж зөвлөж байна. Баярлалаа.